Чингис хаан өөрөө мөнх хөх тэнгэрийн шүтдэг байлаа. Гэвч түүний байгуулсан улсад Есүсийг, Аллахыг, Бурхан багшийг, Күнз богдыг, бомбын ёсыг гэх мэт олон шашны урсгалыг шүтгчд байсан юм а. Гэвч тэр шашны зөрөлдөөнөөс үүдэн 8 байлдаан өдөөж байсан удаа байгаагүй юм. Түүний хоройзонтой хийсэн дайнам 2 бүрэн эрх тулс улс төрийн маргаантай асуудлыг шийдэхээс үүдсэн дайн байлаа. Чингис хаан. Хорин 5 дугаар анги. Дахиад нэг хийгээд. Хаан аав ямар гэрээ? Хаан аваа. Би дам үгэнд итгэж таныхаа уурыг хүргэх учиргүй байж. Миний буруу. Үгүй. Би анх хүн байж Түрүүж гар хөдлөгдөг нь хаан аавын уур хөлөг дөрүүлсэн төм буруутай хэрэгэ. Би тэгж бодож байна. би та нарын хоосон үгийг дуулмааргүй. Ашгүй та нар дөрвөлөө ирсэн болохоор хаан ширээг залгамжлах тухай саналаа хэлээд. Цагаа та. Чи эхлээд хэлээд. Мэдлээ. Зүчийн хүч эрдмийг басамжилж болохгүй. Аавын хүмүүдийн Ахмадын зүч бит хоёр үз. Хаан эцэгтэй хавсарч хүчээгүй. Алдрын зайлсан этгээдийг тас завчиж шийтгэе. Салд саацсан этгээдийг салбартал завчиж бай. Өгөөдөө өршөөлтөд бол өргөмжлөхөд болно. Хаан эцгийн дэргэд хамт байлгаж бараат их малгайг бариулан мэдүүлж болно. Зүчээ. Чи юу гэж бодож байна? Цагаатай хэлсэн ёсоор бит хоёр хавсарч хүчээгүй. Өгөөдөөгөө өргөмжлөе дөө. Та нар үнэн сэтгэлээсээ ярьцгааж байна уу? Би хэрхэв чэлсэн үгнээсээ буцахгүй. Би ч гэсэн адилхан. Өгөөдөө. Чамар хаан ширээ залгуулбал ямар вэ? Чи юу гэж бодож байна? Хаан эцэг сойрхож үг хэл гэхэд би юугаа хэлэх вэ? Чадахгүй гэлтэй биш. Харин би хаан аав таныхаа сэтгэлийг амар тайван байлгахын тулд чадах чинээрээ хичээх болно гэдгийг хэлье. Миний эрдэм чадал ах トゥ нартай хүрэхгүй тал бий. Гэхдээ би хүчээ шавхан хичээх болно. Хаан аав. Өлөө. Чи үгмэр байна да. Би хаан эцгийн нэрлсэн ахын дэргэд байж мартсныг сануулж, унтсныг сэрүүлж, урайлах дунд нь уухаа нэмж, унах моримд нь ташуур болж, холын аянд явуулцаж, ойрын дайнд оролцож туслая гэж бодож байна. Хаан аав. За. Тэгвэл өгөөтэйгээр хаан ширээ залгамжлуулахаар тогтлоо. Олон мангууд өөр өөрсдийн угсаа залгамжлах хөөгдүүдийг томил. Миний хүсэл зарилгаар явж чадсан цагт улс Герман өнө мөнх амар амгалан байх болно. Тийм болохоор одоо та нар явцгаа да.
Явцгааж болно. За бид явъя да. Хаан аваа. Би нэг хэргийн төлөө санаа зовж байна. Юу вэ? Хаан аваа. Хойд үеийн хөвд ачнар маань өвсөн дороогч өхөр тоож идэхгүй, өөхөн тучивч нохой тоож шинжлэхгүй. Юм төрөөд хандгааг харваад огтныг онох болов заа хэмээн санаа зовж байна. Санаа зовлтгүй. Өгөөдөө хөвд ачнар бүгдээрээ өвсөн дороогч өхөр доож идэхгүй. Өөхөн тучивч нохой тоож шинжлэхгүй амьтан төрөх аваас миний ураг төрлийн дотор нэг хөвөн нь сайн төрөх байлгүй дээ. Чи тэрүүгээрээ хаан ширээ залгамжлуул болсон. Сэтлээ яв. Хаант хаан ширээг таны санаагаар өгөөдөө залгамжлах болчихлоо. Тийм болохоор баярлах учиртай өсөө юунда санаа зовоод байгаа. Чи тэдний өргөсөн амдгаа тангарахд итгэж байгаа хэрэггүй. Ван хаан, Сэнгом, Жамо, Хочер, Алтан нар бүгдээрээ л амдгаа тангарахаа өргөж байсан шүү дээ. Хаант зүүч цагаатаа нар таныг тэнгэрт хайлсны хойно хоорондоо алалтанд тэмцэлтгүй байгаа гэж санаа зовоод байгаа юм уу? Би тэр тухай бодсоо. Би хоризмыг эзлээд нийслэл ургийн чиг улсын хагастай зүйчийн мэдэлд өгөх болно. Харин шинэ нийслэл Самаркандыг улсын хагастай цагаатаа өмж болгоно. Тэд өөр өөрсдийн улстай болцохоор хоорондоо тулдаад байхгүй нь лавтай. Би бас л илүү зүг хэлснийг харв. Үгүй. Чи тантал холыг харж хоёрыг сэтгэж байдаг хүн дээ. Чи бас нэг юм хэлээгүй орхисон гэдэг чинь ээлт байна. Та яхаараа дандаа хүний бодол санааг нэгт шүвт мэддэг байна уу? Чи хэлээ. Монголчуудын заншил ёсоор отхон хүү гал голомтоо залгамжлах ёстой. Таныг тэнгэрт хайлсны дараа тулуу зэрэг үлсийн хамаг ихэр мэдлийг атхан бэлдэх болно. Тэгээд ч тэрний байгуулсан гавья өгөөс дутахгүй. Зүүж цагаатаа хоёрч чамгүй хүчтэй үлдэн. Тэгэхээр энэ тал дээр хамгийн хүчсүүлтэй үлдэх гэвэл таны залгамжлагч өгөөдөө болох нь шүү дээ. Та энийг учиртай шийдэж өгөхгүй бол цус урсгах хэрэг гарч мэдэх юм шүү. Тийм биз дээ хаант. Зөөтэй. Би өгөөдөгийнхөө дэргэд эрх мэдэл ихтэй ноёд сайдуудыг үлдээх болно. Хамгийн ихтэй хүн гэвэл чуу мэрэгэн л болж таарах бах та. Хэрвээ чи эрэгтэй хүн байсан бол миний хамгийн сайн зөвлөх байх байсан юм шүү. Манай эртний 1219 он. Тийм үү юм уу? Тийм ээ. Чи бас л байлтахаар явах болсон гэвүү. Одоо ухаан санаа саруул байгаа. Тийм болохоор хэл хүүгээ хурдан гүцгээлж. Жээ. Хүн баруун зүг аян танд явлаа. Баруун зүгийн аян дан гэхээр 8 чууд, тангууд, өнгөрөөтэй байлдах хэрэггүй. Өөр ямар ус вэ? Алимали гэдэг ус байдаг л да. Тэд бүгдээрээ манад багаар орсон гişүү. Энэ удаа би хоризм улс руу дайтгал явна. Баруун Ля улстай хэл залгаа байдаг маш баян чинэлэг хүчрэг улс байдаг юм аа. Яахаараа дайтах гэж байгаа вэ? Энэ талаар асуугаад чи яах вэ? Чи уучраа мэдв. Тэр хол зам туулаад эсрэг тал чинь тийм хүчрхэг юм бол 8-10 жилээс наашгүй байлгүй дээ. Ээжээ.
авчин татаруудад хорлогдсон үхээд таачууд бид 9-ийг орхин одож байсныг санахаар мөн ч урт хугацаа өнгөрчтэй. Би Иесүхэдээ 5 сайхан баатар хүүг нь өсгөж өгсөн. Затхас манграар 9 хүнийг тэжээдэг байж билээ. Зурам яасан гэж. Зором харахад дэвгүй боловч бас дэжгүй шүү. Өөчнгийн ухаа самураад байна. За битгий уйл та. Аяар би таныг дагуулад инг ботхолохыг харуулах болно. Битгий уйл заа юу? Битгий уйл та. Хадана. Чи бол манай гэрийн ажилт хүм үү? Ээжийг минь сайн асарж байдаг юм шүү. Ээжтэйгээ дахиад уулзрахгүй ч байж мэднэ. Тэр цагт чи ээжийн минь толгойг түшиж сайхан өнгөрүүлээ. Хаанта? Та санаа амар явдаа. Би өвжингээс холдохгүй сахиж суух болно. Манай эртний 1219 оны 4 сард Чингис хаан 57 насны сүүдэр тохиосон жил Монголын эзэнт гүрний их цэрэг 3 голын сав газраас Хорезмыг дадармордлоо. Дэлхийг байлдан дагуулагчийн жинхэнэ түүх яг энэ үеэс эхэлсэн болгоо. Тийм үү? Чи явах гэж байна уу? Явъя да ээж. Чи тэгээ хийцээ эргэж ирэх юм. Нэг их удахгүй хаа. Удахгүй. Чи битгий намайг хуурал да. Чиний очих газар хүртэл бүтэн 1 жил явдаг гэсэн штэ. Эргэж ирэхэд чиний ээж нь амьд мэд байх болов. Ээж минь. Эргэж ирэхэд нь ээж нь 80 гарчихсан байх болно. Тийм болохоор бид хоёр дахин уулзах болов та. Ээж. Яа даа хүн.
Чингис хаан Хорезмыг зорин явах үед Амаг Вардан Султан Мухамед ч гэсэн дайн тулаанд шаргуй бэлтгэж байлаа. Би энэ жилийн татварын мөнгийг ганццоос дутаалгүй өгсөн гэдгийг санахлаараа батлан амдгаалж байна. Наад сахалж байж өгөө. Бид ирэх 3 жилийн татварыг өрчлөө хураахаар ирсэн юм. Ойлгож байна уу тэнийг минь? Аллах тэнгэр минь арай галуу юу гэж байгаа хэрэг шийц. Бараг л тийм ихэд болно доо. Султан харь шашны үхэж өвөл таарсан Чингис хаантай байлтахаар татварын хэмжээгээ нэмэж оргисон шүү дээ. Надад тийм их мөнгө байхгүй гэдгийг Аллах мэдэж байгаа шүү дээ. Тэгвэл бараагч нь хураана. Болооч те. Тандаа цаашаа. Энд гэж байна чамайг гооч байна. Олдороо. Юу болов? Үерслэнтэй агуу их султаныг харааж байдаг юм шүү. Би султан биднээс татвар хурааж байгаа юм чинь чи биднийг хамгаалах үүрэгтэй гэдгийг хэлсэн юм л даа. Чи наад хэлсэн үгнийхээ төлөө сахалдаа толгооноос салхуулж тээ. Наадхаа тоонлжин замын тэндэг цаазын яригчд хүргээд өг. Нүлээ. Ёв. Яваа. Дуулцгааж бай. Хэдэн зоосны төлөө хар толгооноос салах хэрэггүй байх шүү гэдгийг сануулчихъя. Эсвэл жаахан ухаантай байж 3 жилийн татвараа хураалгах. Эсвэл өөхөх 2 замын нэгийг сонгоорой. Стегвэс хар шашны Чингис хаан биднийг алхаар дайран ирэх гэж байна. Бид бүгдээрээ амьгүй болно гэж мэдээрэй. Би Хорезмын цэргийг Амуу Дарья мөрний эрэхт байрлуулъя гэж бодож байна. Тэгсэн цагт байнгын Бартаа саатаар Чингис хааны дайралтыг тогтоон барьж чаднаа. Туулаа шиг жижиг Монгол мөр Амуу Дарья мөрнийг хэрхэн гатлах вүлээ? Эд Амуу Дарья мөрний хэдэн гол гормыг сайн сахиж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол санаа амар суугаад байж чадахгүй л байх шүү. Энэ миний санаа байна. Нард олон биднийг ямар сүржин олсвэ гэж шоолж мэдх юм шүү. Би 3 ахмадын хэлсэнтэй санаа нийлэхгүй байна. Монголчууд тийм ч арчаагаа алдсан улс биш байх шүү. Байцаараа. Энийг би биш Чингис хааны элч жинхэнэ мусульман Мухамед хэлсэн юм шүү дээ. Би тэр үгэнд огт итгэхгүй байна. Чингис хаан тал нутгийг нэгтгэснээс хойш ганц жанжин тэрнээс урвж байгаагүй гэдгээс харахад тэр хүн танихтай их сайн хүн бол л та. Мухамед бидний толгойг эргүүлж байсан эсхийг хэн яаж мэдэх вүлээ дээ? Тэр чинь мусульман хүн шүү дээ. Таны алсан 500 монголчуудын дотор ч мусульман хүн байгаагүй гэж юу? Бас агуу их султаны алсан Монголын элч гэсэн мусульман байсан байхаа. Та нар битгий маргаалдаад байна. Ялаагатай. Чи монголчуудаа хэрхэн дайдах талаар өөрийн саналаа хэлээ л дээ. Миний санаа маш товчхон. Бид өөрийн бүх цэргийг Амуу Дарья мөрний эрэхт байршуулах саналыг зөвшөөрч байна. Гэхдээ бид хамгаалах биш. Чингисийн цэргийн хүн морд алсын аян замд ядарч дөрөөцсөн үед нь дайран орж ялалт байгуулах явдал юм. Тэр цагт Чингис хааныг амьдаар нь барьж болно. Миний санахад Жалал-ад-Дин жанжны үг үнэхээр оновчтой санал байна. Султан хаан та өөрөө шийдтээ. Өөр илүү сайн санаа байхгүй гэж юу? Би Жалал-ад-Дин хүн тайзын үгийг зөвшөөрч байна. Дайснаа басамжилж болохгүй. Усал хүн тайз гэж байгаа болохоос биш Жалал-ад-Дин гэдэг хүн тайз байхгүй гэдгийг санаарай. Би бүх цэргийн хүчээр Чингис хаантай тулдах саналыг зөвшөөрөхгүй байна. Хэрвээ бид тэдэнд ялагчвал улс ор маань мөхгүй шүү. Тийм болохоор өөрийн өргөн удам нутаг тэднийг оруулаад дайсны хүчийг сарниулан нэг нэгээр нь цохол таарах болов уу гэж би бодож байна. Тийм биз дээ. Ноёдоо. Манай ард иргэд тэгээд одоо яах болж байна? Харин чи Чингис хаан биднийг нэг нэгээр нь идчихнэ гэсэн үг шүү дээ. Миний санаагаар Амуу Дарья мөрний дагуу хамгаалалт хийснээр үлжээтэй болох байхаа. Хэдэн гармал хамгаалчгүй болох юм шүү. Чингисийн цэргүүд гол гаталж чадахгүй. Цэргүүд нь хүнс байхгүй. Мордон ч гэсэн тэжээлгүй юм чинь. Удаж төдлөгөө тэд нар өөрсдөө л сөнөөдөх болно гэж бодож байна. Манай нутаг дэвсгэр дээр өвс нөгөө үр тариа ургахаан байчихсан билүү? Битгий маргалдаад байцгаа. Өнөөдөр энэ хүртэл хэлцээ зогсцгоё. Тэр тэргөө монголчууд Амуу Дарья мөрөн хүртэл жил хагас явах юм чинь. Тийм болохоор сайн арга хэлцэх хангалттай хугацаа байна. Жалал-ад-Дины санал тун зөв зүйтэй байсан нь хэрэгэлзээгүй юм аа. Хэрвээ Мухамед султан тэрний саналыг хүлээн авсан бол Чингисийн цэргүүд Амуу Дарья мөрний эрэхт буцсахуулах байсан ч гэж мэдэх юм. Гэхдээ түүхэнд хэрвээ гэсэн үг байдгүй үлээ. Монголчууд олон жил өөр зураан тулдаж хүн хүч туйлын дутмаг байлаа.
Байнгын цэрэг нь 250 мянга орчим байжээ. Дээр нь бас баггүй шилдэг цэргүүдэн Алтан улсын нутагт үлдээсэн байлаа. Тийм болохоор баруун зүгийн аян данд хичнээн цэрэгтэй байсан талаар яг нарийн тоо баримт байдаггүй юм. Исламын түүхчид 6-700 мянган цэрэгтэй байсан гэлцдэг. Чингис хааныг өд болох үед 120 мянган цэрэгтэй байсан гэж Рашид ад-Дин бичсэн байдаг. Японы түүхчид болохоор эхтэл 200 мянгаас хэтрэхгүй байсан гэж үздэг. Гэхдээ ганц тодорхой зүйл гэвэл Чингис хаан энэ аян дайнд бүх улсын 16-аас 70 настай эрчүүдийг дайчлан явсан билээ. Мөн шинээр дагаар орсон Уйгурын хаан Али Малигийн Вангаас тодорхой тооны цэрэг авчээ. Монголаа бас Алтан улсын нутаг дэвсгэрээс 50000 онсон зэвсгийн мэрэгжилтнийг дэлгээжээ. Гүжи яахаараа миний зөвшөөрлгүй наашаа ороод ирдэг үлээ. Энэс зөвшөөрөл авсан юм. Та Жилаладдины саналд хариу өгөөгүй байгаа. Жилаладдины санал гэдэг чинь юу байдаг вүлээ? Чи тодорхой яриад. Манай 400 мянган морин цэрэг 300 мянган явган цэрэгийг амуу дарья мөрний эрэг дагуу байрлуулан дайсантай нёгийг үзэн тулдах тухай санал юм шүү дээ. Жилаладдин нас залуу цус шингэн хүн болохоор монголчуудыг амархан дээлжих юм шиг бодоод байгаар гарцаагүй. Би ядраад байна. Чи миний энэ санааг бусдаа ч мэдэгд. За. Хорезмын эрхэм язгууртнуудаа Султан хааны лагшин жаахан чилэрхэд байгаа болохоор бараалхалд оролцож чадахгүй гин. Гэхдээ тэрний төлөгч нь энэ данд манайхан гарцаагүй ялна гэдгийг султанд айлтгсан байна. Тэр монголчуудаас 3 дахин олон зэрэгээ удирдан тэднийг ялна гэж байна. Тэр өөрөө 110 мянган зэрэгээ удирдан өөрийнхөө Жилаладдинтай Самаркандыг хамгаалах болно. Бусад ноёдууд төс бүрийн цэргийг удирдан дорын нутаг усаа хамгаалцгаа. Ноён хайрхан энэ дайн танаас олж үзсэн болохоор цохилтын түрүү танаа Отроор хотод туслан гарцаагүй. Султан хаан Арчиганы удирдсан нэг түмэн шилдэг цэргийг өөрчлөн нэмж өгөхөөр шийдсэн байна. Гүй надад дуудаа. Эрхэм ноёдууд дор бүрнэн хичээцгээгээрэй. Эрхэм төмөр мэлэг жанжимын. Тэр шунхаа хайрхан монголчуудаас улаан дэрэмдсэн тэрийг хэд хөрөнгнөөс надад ганц дэрхэмч өгөөгүй байтал яхаараа би тэрэн туслах болдог байна та. Энэ бол султан их тагн нарын шийд юм шүү дээ. Чи арай султаны зарилыг эсэргүүцэх гэсэн юм биш үү? Омог бардам зан ийм амархан зүвэл дуустаа гэж яах мэдэх вүлээ. Их таг нь болохоор эрх дураараа. Бас мунхаг тэнэг. Султан хаан болохоор бие тоосон урууж шарамтгай. Хорезм улс тэдний гарт удахгүй мөхөх нь байна да. Жилаладдин та Хорезмын ард иргэд улс орны амар тайван байдлын төлөө хариуцлага хүлээх цаг дуулгараад байгаа юм биш үү? Би ингэж л зөвлөх байна. Над шиг хэрэгэн зэргээс хусагдсан хунтайз ард хэлнээс өөр юуг захирч чадах вүлээ? Жилаладдин.
Манай 700 мянган цэргийг баруун Ляо 8-гийн нутаг данаачин Чингисийн цэрэгтээ үхсэхээ үзэн тулдыг гэсэн таны саналыг эцэгч чинь хэлсэн. Тэр үнэхээр дуулахгүй байна. Саадах чинь тэр зэв хэмээх Монгол жанжинаас сүнсэн зайлтал найсан хэрэгэлтэй. Чингис хаан уул талыг туулан эртэл бүтэн жилийн хугацаа хэрэгтэй. Тэр болтол цаг хугацаа бүхнийг өөрчлөх юм билүү? Хэн итгэвдэ? Тийм биз дээ. Тэг болтугай. Хаан чулуун тангуудаас хэл чимээ авчирчээ. Хаан улан хатан минь Ангуудын зэрэг хэзээ ирнэ гэж байна. тэд нар удахгүй ирнэ гинэ. Юу гэнэ? Тангуудын вам баруун зүгтээ хамт цэргэлэн хөдөлгөөийг эсэргүүцэж байна. Тэр баруун зүүн гар минь уулахыг зөвшөөрсөн атлаа яахаар хэлсэн үгнээсээ няцдаг үлээ. Тангуудын ван юу гэж байна? Чингис хаан тийм л ижилгүй баатар юм бол өөрөө хоройзмыг дайлаар мордохгүй юу гэж байна. Надад тэрний нэр төрөөс хүртэлцэх санаа алгаа гэж байна. Тэр намайг доромжилж байна гинэ. Хаантан битгий урлагтун. Тангуудын ван ашгийг үзээд журмыг умартсан амт. Урд нь Монголтай хамсран алтан үлсийг давталж байснаа одоо болохоор алтан үлстээс үжирээд байгаа. Тийм ичхүргүй амтнаас болж ууран бараад яах вэ дээ. Хаантан та бие гэр. Хаантан улмал ууртай болоод ах юм. Ингэж байгаад бие муудахгүй гэхээс айх юм. Тэр чунчун бомбтай хурдан уулзахыг хүсээд байгаа юм. Би хааны аман захааг бичих дуулгаад Яэл бахыгаар Шандун руу явуулсан юмсан. Чанчун бомбтай уулзуулаа. Тэр улам ухаачих байхаа. Бомбын шашны амар амгалан гэрхэмлэх номлол хаантны сэтгэлийг засаж мэдэх юм. Нөгөөдөө чамд ямар нэгэн арга байна уу? Би үзээд алдъя. Хаан эцэг минь. Юу? Юу болоо? Хаан эцэг минь. Би танаасаа цэргийг өдөрдөн ялалт байгуулан арга ухааныг суралцж байгаа юм. Тухайлбал 8-тай байлгахдаа хүмбэр 5 түүдэг гал усааж 8-ны Таян хааны сүнсийг зайлтгуулсан. Ойл цүцгийн аргаар Нахуугийн хөндөд тулалдаанд дайсны гол хүчийг дарж байсан. Бас зүрх суглах тулалдааны арга байна. Хойно өрлөж байгаа мэт шилдэг цэргийн хүчээр дайсны жанжин тугийг улаан авдаг шүү дээ. Тэр аргаар Ехүлэнд дайсны 400 мянган цэргийг даран сөнөөж байлаа. Харин та одоо хоройзмыг эзлэхдээ чухам ямар арга хэрэглэхээр зэхэж байгаа вэ? Ар салхины арга хэмээн нэрлэж болох юм. Манай их зэрэг хөдлөхгүй байж байгаад нэг хөдлөвөл асар хүчил чуурга мэт мянганы газрыг туулан давшина. Бүргэл шуу агаар 50 эргэлдэж байснаа гэнэ шунган дүүлж ангаа шүүрэн авдаг шиг л дайсныхан гарыг мохорлох болсон доо. Тийм ээ, үнэхээр уран арга байна. Асар хурдтай дайрч дайсныг арга мохордуулж байгаад л уран чадам гадна. Чөмөргөн чи намайг хөдөлж ядаад явж өгөхгүй юм гэж зэмлэж байгаагүй шүү. Хаантаа! Баруун зүгийн нэгийг илчирээд хаан танд бараалахыг гэж байна. Сардуулын илч мөн үү? Үгүй, халифын илч гэж байна. Хэдэн жилийн өмнө Жэн Хайгийн ярьж байсан исламын шашны их өдөрдөж байна. Тийм ээ, яг тэр хүмүүс. Тэр их жилгэж ягсан болоо. Сардуулын Султан хааны дарамтаар тэрний байр суурь ганхаад байгаа гэж дуулсан юм байна. За, тэгвэл тэр халифын илчтэй уулздаг хэрэг. Мухаммед аа. За, Чи нэг уншаад. за мэдлээ. Барууны исламын шашны их өдөрдөгч халифас дорн зүгийн их аврагч Йон Хотогт танаа. Баазараа. Яан хотогт гэв үү?
Тэр чинь эм билээ. Энд гагцгүй их Монгол улсын Чингис хаанаас өөр таны хайж ирсэн Йон хутагт гэж алга байна та. Та эндүрэг үсттэй. Энд манай Чингис хаанаас өөр ямар ч Йон хутагт гэдэг хүн байхгүй. Бид нар төм бээрийн тэртээс та бүхний хайж явсаар танаа цэргийн толгоон сэргийлэх ангитаа тулгархтаа би амь голтой амьтанд төдийх нь л байсан. Танаа толгоон сэргийлэх анги биднийг аврахад л бид сая та бүхнийг Сардуулын султан Мухаммедтай байлдахаар яваа гэдгийг чинь мэдсэн. Та бол жогомд бидний хайж яваад орны аврагч Йон хутагт гарцаагүй мөн. Та тэгвэл хутагт болон тодорчтой хаантан. Хаантаа. Энэ бичигч юу өчснээ сонсъё. За, цаашаа унш. Манай исламын шашны ариун дагшин газар Мухаммедийн гүйцээгээгүй их хэргийг залгамжлан хэдэн зуун жилийн турш исламын шашны толгойлогчоор өргөмжлөгдөн ирсэн юм. Сартул улс уг нь халиф миний захиргаан дор орчин тогтож байсан билээ. Исламын шашинтнууд хожим баруун Ляо улсын Гүр хаанд дагаар орсон. Гэтэл 8-ны Таян хааны хүү хүчлэг Сартуулын султантай нам нийлж сэм хувилдан Гүр хааныг мөхөөсөн билээ. Эннээс хойш Сартуулын султан хаан бурч омогшин исламын ертөнцийн орнуудыг ээлж дараалан эзэлж эхэллээ. Тэд олонтоо исламын ариун дагшин газар руу цэргэлэн халдаж, халиф намайг эрхэндээ оруулахаар оролдож байгаа нь бүрч төвчшгүй хэрэг мөн. Тэр Мухаммед баруун зүг халифд халдаа. Дорн зүг манай Монголын элч худалдаачдыг алаад. Үнэхээр л утар юм гэж баялаа дэлхийг байлдан дагуулсан шивдэ. Сүүлийн үед Мухаммед хав ойрын улс орнуудыг байлдан эзлэх нэгсэн цуу яриа тархаад байгаа юм. Тийм болохоор та дорн зүгийн авралын од дээд тэнгэрээс залран ирсэн аврагч Йон хутагт мөн. Тийм болохоор исламын ертөнцийн нийт улс орнууд таныг халуун дотноор угтан авах болно. Та болгоон авна уу? Чөмөргөө. Чи элчиг сайтар дайлж маргааш аяндаа гарцгаана гэж хэл. Би тэр султан хайрхан хоёртой тулдаж дуусаад буцаж ирж тангуудын вантаа эцсийн тооцоогоо бодно. Шандун мужийн Лайжоу хотын тэнгэрийг ураалах сүм. Чанчун бомб, Цоочужи. Хоёр элчийг удаан хүлээлгэж эхлэв. Чанчун бомбтон ойрын үед аянд гарч чадах болов? Өршөөгөөрэй. Манай багш энэ газар номын мөрхөөж ертөнцийн хэргийг охоороод олон он жил болж байгаа хүн лээ. Урд нь алдан улсын элч ядуу сүмд ирж багшд бараалах гэж ядаагүй. Хожим нь сүм улсын элч Лэцван мөн ирж багшийг ордонтой орчин зөвлөхийг ураад бүтээгүй. Тийм болохоор Эрхэн бомб минь. Өчөөхөн хүмүүний өв хөнгөн гихчээр Яэл баха би Чингис хааны алтан гэргийг авч яваа юм л да. Тэр гэргийг авч яваа хүн хаан эзэн залдарсантай адил хүндэтгэл үзүүлэх ёстой байт. Эрхэн бомбтон Чингис хаан эрдэмт мэрэгдийг ихэд дээдлэн сэтгэлийг бодож надтай зүг баруун зүг морилох болов. Тех хаваас лорд би ч гэсэн Чингис хааныхаа их даалгаврыг манай багш өөрийн морилон саатаж чадахгүй учраас шалтгааныг битсэн захиаг өгүүлсэн тул та бүхэн санаа зовуулдаг. Ял авах. Хоёул уццгаая та. Мэд тэр холоос ирж явахад энэ чанчун бомб биднийг хүлээн авч уулзлагчгүй байх шүү. Эд хаан эзэнд юу гэж айлтгах вүлээ дээ. Ял авах юм нэ. Та битгий ураагаад байх юм. Ганц удаагийн гуйлтаар очивол тэр яахан чанчун бомб болох вүлээ дээ. Тийм биз дээ. Мянган жанжны санаагаар болоо. Та дараахан өртөө улаагаар дахин нэг урлаг заллага ирүүлэхтэн гэж Чингис хаанд захиа бичгтэн. Тэр захиаг чуу мэрэгнэр ичүүлвэл дээр юмсан да. Тэгж болно гэж юу? Эстэгвэс тэр чанчун бомб биш болог. Тийм биз дээ. Хорезмын нутаг дахь уулын аманд Чингис хааны цэрэг хүрээлэн болоо. Хэрвээ Мухаммед 400 мянган морь цэрэг Амударийн мөрний хөвөөнөө байрлуулад биднийг өгтөн байлдсан бол бид тэр Отраар хотын бараагч харж чадлагүй бууцах байсан юм.
Гэтэл тэр тэгсэнгүй. 110 мянган цэргийн хүчээрээ шинэ нийслэл Самаркандыг хамгаалж, 100 мянган хүн хуучин нийслэл Уйгэнчийг хамгаалж байгааг нь. Бусад цэргүүд нь газар бүр таран байрлсан болохоор бид нар нэг нэгээр нийтэж болох боломжтой боллоо. Отраар хотод 30 мянган цэрэг байгаа юм байна. Гэтэл бид 200 гаруй мянган цэрэгтэйгээ хайрхны Отраар хотод хөл хоригдоод байж болохгүй. Тийм болохоор би цэргээ 4 замд хуваахар хийдлээ. Тийм болохоор цагаатаа өгөөдөө хоёр зөв ховлаа. Зэлэм нарыг удирдан Отраар хотыг байлдан. Бусад 3 замын цэргүүд Сартуулын хэд орчмын бусад хотуудыг байлдан эзлээд дараа нь шинэ нийслэл Самаркандын орчим нийлээд Сартуулын гол зүрх болсон хотыг эзлэн Омог Вардам Султан Мухаммедийг амьдаар нь барж авах хэрэгтэй. Эртний төдийгүй орчин үеийн дандч гэсэн цаг хугацааны хүчин зүйлийг амжилттай ашиглаж чадсан тал нь давуутай болдог нь ойлгомжтой юм аа. Цаг хоцсон тал нь орон зайг багасгах боломжтой болдог. 1219 оны 9-р сард Сартуулчуудын наандаж бүтэн 1 жил явна гэж тооцож байсан Чингисийн цэрэг ирсэн Монголчууд үнэхээр хүрээд ирлээ гэж үү? Чи андуураагүй биз? Тэгэхээр морь биш бүргэд унаад нисэж ирсэн байлгүй дээ. Яхаар юм хурд ирдэг юм. Хотын хаалгыг сайн бэхэлсэн биз? Сайн билсэн. Монголчууд хотын гудамжинд ороод ирсэн мэт санагдаж байх ч юу? Энд тэдний тийм хурдан хүрээд ирнэ гэж санах билээ дээ. Яг л тэнгэрээс буугаад ирж байгаа юм. $500 Монгол худалдаачдыг алсны төлөөсөнд 500 мянган дайсны цэргийг наашаа дуудаад ирүүлдэг байна шүү. Шамаас л болж байгаа юм. Би Монголын тагнуулыг алсан шүү дээ. Чи өөрөө тэр Чингис хаанд очиж тайлбарлав. Наадах чинь ордны зойронд удаан хадгалсан сархад байгаа юм. Чи уул та. Чингисийн цэрэг хотын хэрмэн тулж ирчгээд байхад чи архуугаа сууж байдаг юм шүү. Ингэж суух өдөр ямар олон тохиох юм штэ. Амьсгалах хугацааны агшин бүрийг ашиглаж жаахан жаргаж авдаг хэрэгэ. Хараач анхны хэлж байгаагаар бол Чингис хаан байлдалгүй бууж өгсөн хотын иргэд аим насыг өршөөдөг гинлээ. Тийм учраас Хараач хаан тэгээд бууж өгөхийг ятгуулж байгаа хэрэг үү? Бууж өгөх гинэ? Бууж өгвөл тэр амьд үлдээд би өгөх болно штэ. Чингис хаан өшөөгөө заавал авдаг хүн гинлээ. чи тэгээд Монгол цэргийг дийлэх арга байна уу? Тэдний их цэрэг төрөлгийн ус шиг намайг залгих болно. Тэгвэл цөмөрөө бүслэлтийг сэтлэн гарцгаая л та. Тэгж болохоор байсан бол би юу боллоо гэж энд үхлийн хүлээгээс сууж явах үлээ дээ. Чи тэгээд яах гээд байгаа юм? Би бууж өгчгүй, бүслэлтийг сэтлэгчгүй. Өхөн хатан хамгаалсаар байх болно. Хамгаална. Хамгаалж чадна гэж юу? Чадахгүй л дээ. Гэхдээ би эцсийн хүчээ дуустал тулдаад өнгөрнө. Тэгвэл хожим нэгэн үеийн нэр жанжны нэрээр түүхийн хуудаснаа үлдэх үйл. Хонгор минь. Чи надтай цуг эцсийн мөч хүртэл хамт байгаарай. Хайр хаан. Хайр хаан. Чи минь ийм залуугаараа хүүхдч төрүүлж үзээгүй. Наалах цэцэг шиг амтан байж энэ аюулт дайны хөлд ингээд үргэлдэх болчтой. Үргэлдэх болч. Окей. Хэдийгээр нас залууч гэсэн өнгөрүүлсэн богинохон амьдралдаа би харамсахгүй байна. Чи надад хамгаас илүү хайртай байдаг байсан.
Тийм болохоор чамтайгаа цаг өгөхөд гомдлалгаа. Хонгор минь. Чамаагаа ингэх тусам би улам илүү их харамсах юм. Миний шунхаа зангаас болж ард түмэн улс орондоо ийм их гайхамшигыг авчрах ч гэжтэй. Би хэрвээ дахиад амьдрах боломж олддог бол чамаагаа улам чи илүү их хайрлахсан. Гэтэл Аллах надад тийм боломж олгосонгүй. Би ингээд өнгөрдөг гэж хайрт минь. Хамгаас хайртай. Хонгор минь дээ. Аллах надад тийм боломж олгосонгүй. Би цаашдаа амьдрахад бэрхтээ болж байна. Хайрт минь. Хонгор минь. Хорин 5 дугаар анги төгс.